НТВ-ийн мэдээ танд шууд хүрч байна. Тоглоомын талбай хүүхдэд хамгийн аюулгүй байх ёстой ч бодит байдалд хүүхдийн эрүүл мэнд амнасанд ноцтой эрсдэл учруулж байгааг бид цувралаар хөндөөн сурвалжилж байгаа. Тэгвэл Баянгол дүүргийн 18 дугаар хорон дахь хүүхдийн тоглоомын талбайн сагсан бөмбөгийн цагиргаа эвдэрч шилэн самбар нь хагарч хүүхдүүд хөл гараа зүсчээ. Мөн тоглоомууд эвдрээд олон жил болсон ч застаггүй. За үзэгчдээ бид Элбэг их дэлгүүрийн уртлын 42 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайгаас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр хүүхдийн тоглоомын талбайн сагцсны талбайн шийдэн нэвдэрч унсан шилэн хагарсан нөхцөл байдалтай байгааг та бүхэн харж байна. Зөвхөн энэ гэлтгүй одоо тус хүүхдийн тоглоомын талбайн олон тоглоом нь эвдэрсэн байгаа юм. Тухайлбал одоо энэ савлуур эвдрээд багтаа 1-2 жил болж байгаа ч гэсэн ямар нэгэн байдлаар застгүй гэдгийг бол хүүхдүүд ярьж байгаа юм. Түүнчлээ одоо энэ иргэдэг тоглоом эвдэрснээс одоо ийм эрсдэлтэй төмөр үлдсэн энэ морин тойруулга эвдэрч унсан байгааг та бүхэн харж байна. Тэр шил ингээд унсан ингээд бүр ингээд тарцсан сохгүй нөгөө тэгээ нэг ингээд шүүр аваад ингээд эндэр ингээд шүүрдээ тийшээ буулгаж муулгав. Тэгэл тэр хаяад тэр бөмбөг хагараад идэхгүй тэр шил рүү ороод тэр ингээд бөмбөг авахтаа ингээд доош тийшээ ингээд авдагхгүй ингээд тэгэхээр ингээд гар мараа ингээд тэр төмөр ингээд салж малцсан ингээд гараад зүжсэн бид тэр эрсдэлтэй тэр төмөр тэгээ нөгөө тэр төмөр ийм шил энэ самбар нь хагарах юм бол дээрээс нь хүүхдийн толгойд шил мэл унаад хагарах эрсдэл ихөөдөг. Шилийн ахтнал тоглож байгаа таагалцсан. Шийдийн үү? Тий. Тэрнээс ширэн тоглохоо болцсон. Ер нь их хүндрэлтэй. Энэ хүүхдүүд бол байнга л эвдэлдэг, засгаар л эвдэлчихэд ер нь тэгтээ сөөхөөс бол гарах ямар ч болоод ийм боломж байдгүй тоглоомын хүн ч одоо амар өссөн. Одоо юмны үн ямар вилээ те. Тэр зэрэг юм чи одоо яг хоо дүүргөөс бол янз бүрийн гэж хэлж байгаа. Мөн дүүргийн хэмжээнд зөрчил илрүүлэх аян зарлаж комисс 3 дахь өдрөө ажиллаж байгаа. Тус тоглоомын талбайг ерөнхийлөгчийн ивэлдор шинжлэх талбайн жагсаалтанд бүртгүүлсэн гэлээ. За эхний ээлж нь бид нар одоо зөрчлөө арилгах чиглэлээр яг нь хариуцсан хэсгийг халахт өнөөдөр 16 цагаас тэр шилийг арилгах, аюулгүй болгох, дээр унсан төмрийг одоо буулгах ийм чиглэл үүрэг өгнөө. Энэ болохоо саяхан ингээд унжсан эрсдэл үүссэн байгаа юм байлээ. За үзэгчдээ бид ойролцоох 32-ийн БВ байрны тоглоомын талбайгаас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр таны харж байгаачлан энд хүүхдэд шаардлагатай тоглоход хэрэгтэй бүх тоглоомын талбай, сагсны шийд, хөл бөмбөгийн талбай, түрнийх гэх мэтэр бүх зүйл байгааг та бүхэн харж байна. Гэвч яг тоглоё гэх юм бол энэ тоглоомын талбай, тоглоомод хэр хэмжээтэй хуучирсан байгааг та бүхэн бас харж байна. Энэ тоглоомод бол 1980-ад оны үед ашиглалтанд орсон. Өөрөөр хэлбэл 40 гаруй жилийн хугацаанд нэг ч засвар шинжилэл хийгээгүй гэдгийг орчин суугчид хэлж байгаа юм. Иймээс энэ авийг бол аваарын талбай гэж нэрлэдэг. Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдийн тоглоомын талбайн хэрэгцээ шаардлага бол их байдаг, хүрэлцээгүй байдаг. Тэгвэл энэ талбайг хүүхдэд ээлтэй болгонд огжуулах хэрэгцээ шаардлага бас байгаамаа. Энэ хуучнуудыг авч хайж байгаа шинийг хийвэл тохиромжтой л байна. Юу газар өөс тавих, тэгээ бас сагсны ший тавих, бас ингээ гусуур дүүжид аач ингээд бүх тоглоомуудыг тавьмаар. Үнэхээр одоо хүүхдүүдийнхээ төлөө бол одоо ажиллах хэрэгтэй. Гэвэл бол тэгж л бодчих. Тус талбайд бяцхан хүү бэлэг төрийн бус байгууллагын эзэмшил байдаг. Хорооны иргэд дээрх талбайг нийт эзэмшлийн газар болгох хүсэлт гаргасан тул эзэмшигч иргэнд газрыг өөр газраар солих санал тавьсан байна.